Дэлхийн монголчуудын хэмжил радио 88.3-та хамтгаа сонсогчдоо өдрийн мэндийг хүргэе. За хоолны цагаар хорвоотой танилцсан үрээтэй гайхамар өхөө нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Радио 2 дугаар студид хөтлөгч Чанцаа, Од, найруулагч Эрдэнэ Мөнхнөр хамтран ажиллаж байна. За нэвтрүүлгийн продюсер Батбаяртай мөн баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрд бэлэгтэй гэд Токио хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Сайхан амарсан уу? Сайхан уу. За болж дээ. Сайхан нойртой гэдэг чинь л чухал шүү дээ. Хоёул чи сайхан нөгөө нойрны тухай ярьсан шүү дээ. Тий, нойр хоол сайн байхад лаанда болно дөө гэдэг тий. Яг зөв. За өнөөдөр бид юуны тухай ярих вэ гэхээр хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээ болсон кофе, цай гэх хамгийн энгийн мөртлөө гайхалтай зүйлийн тухай ярих байна. Кофе, цай алийг уух уу? Ер нь яг цайн дараа л өдөртэй юм. Кофенд нэг айхтар тийм юм шээ. Яг хайдаг дуучин. Яг миний сэтгэлийн дуудлага цай л да. Тэгтээ яг тэгээд амьдралын хэрэгцээнээс болоод кофе л гэлч. Яг тэгэхээр сэрүүн сэргэгтэй ажил мажлаа хийхэд бол кофе уух хэрэгтэй болоод байдаг. Тийм хэрвээ одоо юу гэдэг нойр морь хүрхгүй тэгээд айгүй би баян гэртээ өвтөг гэсэн бол цай уугаа. Зүгээр ойжихт мөнгө орж ирдэг гэсэн болов. Тийм. Тэгэхгүй болохоор ч өөрийгөө сэргээхэд бол кофе бол зайшгүй уух шаардлагатай болоод байдаг. Тийм. Чамд бол кофе гэдэг гайгүй нөлөөлөхгүй тийм. Зүрх мөрхөө өвдөлтөл байгаа шүү дээ. Савлаа нугаад. За эхлээд цайнаас эхлэе те. За тийм. Цайн ягаад тэгэхээр арай ахмад настай юм байна. За ингэсэн гинэ. Манай эртний өмнөх 2737 он гинэ. Одоогоос 4750 орчим жилийн өмнө тухайн үеийн Хятадын хаан Шиннүүн гэдэг хүн байжээ. За тэр хүн модны сүүдэрт түлээл гал дээр ус буцалгаал нэг халуун ус мос уучих санаатай байж исэн байна. Тэгсэн чинь салхи гараад модны навчнууд хийсээ тоогоор нь орчиж. За тэр нэг мдээгүй ингээл буцлаалсан юм байна. Тэгсэн чинь хаан тэгээд ам цангаж исэн болохоор тогоотой усанд навч унаад ингээд бохирдсон гэдгийг мэдсэн ч гэсэн за тэгээд юу юм чин дээ. Буцалцсан юм чинь юу нэг гайгүй хуу гэж бодоод тэгээд навчаа авангуудаа ингээд усын шууд ууцсан гинэ. Тэгсэн чинь нэг л айтайхан нэг л гоё болоод тэгэл амт мамтны гой сэнгэнсэн болоод толгой тархин сэргээл нэх гоё болоод ирсэн. За тэгэнгүүт эн чинь юусоо гоё юм байна гэдэг нөгөө барааологчдоо за энэ навчнаас ахиухан түүгээд гээд. Тэгээд анх удаа ерөөсөө цайг бол ингэж хэрэгэлсэн гэж яг нэг домог метл яриа байдаг юм байна л да. За цай нь болохоор манай эртний 7 дугаар зуунд Хятадаас хөрш зэрэгэлдээ Япон, Солонгос, Индхэг гэдэг улсууд руу бол тарсан. Энэ бол яг нэг баримттай одоо мэдээлүүтэй. За ингэж улмаар 16 дугаар зуунд далайн худалдааны замаар Португал, Нидерланд руу очоод Европ руу нэвтэрсэн гэж үздэг юм байна. За 1500 оны орчим. За харин энэтхэгээс колони орнууд руу ингээд нэвтэрсэн. За ингээл ер нь бол дэлхийд даяар цай тарцаан л гэж үздэг юм байна. Үүслэх сонирхолтой юм байна шүү дээ. Зүгээр суцлаж байсан чинь шууд хэдэн навч орж ирэл тэгэл цай үүссэн гэхээр. Гэтэ ч одоо домог л яриа юм байна. Домог яриа маягийн л юм байлээ тий. Тийм байна. За тэгвэл одоо манай талын кофений хувьд манай эртний 9 дугаар зуунд Эфиопийн Калди хэмээх нэгэн малчин тэмээ юмаа хариулдаг байжээ. За энэ Калди гэдэг нөхөр тэмээ юмаагаа хариулж явж байгаа ямаанууд нэг төрлийн юм бор жимсний ногоон өнгөтэй энэ үрийг нь эдснийхээ дараа нэг л их тийм сэргэлэн нөхдүүд болоод байгааг нь анзаарсан юм байна. Тэгээ өөрөө туршиж үзмээр санагдаад за туршиж үзснээр ер нь бол кофе үссэн гэдэг. Тийм. Тэгэхээр цайны талаас бол хаан болсон байна. Манай талаас болохоор малчин хүн юм да тий. Тийм байна. Яг энэ хүн гэдгийг бол нотлого бас баримт бол байхгүй. Тэгээ одоо тэр хүн энэ Эфиопийн Калди гэдэг байгаа малчин хүн яг байсан юм уу гэдэг нотлох боломжгүй ч гэсэндээ юм кофений үүсэл гаралтай холбоотой Калдигаас одоо гаралтай гэж домог. Тийм. Янз бүрээр бас ярьдаг те. Тэр нөхөр чинь өөр юм дээр болохоор зарим дээр нь ингээд тэрийг анзаарчаа тэрийг аваад нэг лам дээр очоод за тэгээд та энийг хэрэглээд үзээ шөнө өрөө хэрэглэхээр их сэргийг болоод тах шиг байна гэж үгсэн чинь нөгөөх нь бас юу гэж дээмэмэг юу гэж одоо бид нар хэрэглэх ингээд гал руу авчиж шидсэн чинь амар гоё үнээр гараад гоё англи үнээр гараад тэрнээс хойш бүр ингээд кофег бас дуурлж хэрэглэдэг болцсон гээл бас яриад. Харин тийм домог яриа чинь тэгээд янз янз болоо явчихдаг шүү дээ тийм. За ямар тач нэг иймэрхүү байдлаар үүснэ л гэж ярьцгаадаг. За тэгэхээр кофеийн цайнаасаа 3800 жилээр бол дүү болж таарч байна. За кофе 15 дугаар зуунд Йемен, Арабын хойгт тархсан. За тэг хүмүүс кофе тариалж хэрэглэж эхэлсэн. 17 дугаар зуунд Европ руу нэвтрээд нийтлэг хэрэглэл болж хуурсан байдаг. Харин 18 дугаар зуунд далайчдын ачаар Америк твд төрж Америк твийн унган урмаж шахав болсон. Гэхдээ мэдээж бол шууд ингээл суучааг бол ахалтаад ч одоо хөрс тариалах онцлог гэл янз янз л байгаа бах. Явцдаа л ер нь бол тэгээд манай ч одоо нөгөө нэг Монголд яасан гэхээр артишок биз дээ тий. Монголд бас оруулж иж тарьсан хөрсөнд суулгасан гэл тэгээд яг Монголтой бол урдгүй санагдаад бах юм.
Тийм тэгэл ус ууц янз бүрийн юмнууд бас нутагшуулсан юмнууд байгаа ба. Тэр чинь бас 15 дугаар зууны үед иймний өмнөд хэсэгт Mokka гэдэг нэрээр гараад тэр нэрнээсээ бас кофе гэдэг нэр нь үүссэн гэж бас үзэж идэг. Тийм тэр улсуудаа мэрэгэн ухааны сургууль гэдэг тийм нэртэй одоо кофе уудаг газар одоогийн бол кофе шоп юм шиг. Тийм газар бас байдаг гэжсэн тийм. Тий одоо би удахгүй гоё дэлгэрэнгүй ярьж байна. За. Би нэг сонссноо. Өнөөдөр ч нөгөө кофений өдөр байсан. Дэлхийд өнөөдөр явсан. Тийм үү. Тэгэл тэр юмудаа ярьж яахгүй юу дөө. Өнөөдөр ч бас Ахмад настуудын Ахмадуудын баяр. Тийм штэ. Тийм. Баяр минь. Худлаа. Баярлаа. Би ч бас арайч тий. За тэгээд цайг болуулаа. Буцаад цай руугаа оруулнаа. Цайг болохоор Хятад, Японд өвчин намдаах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор хэрэгжилж исэн гинэ. За яванд бол шашны зан үйлд ашигладаг болсон. За цайны бүжиг гэж үсээд цөмд тахилах бясалгалын үеэр бас цайгаар үйлчлдэг цайгаа уудаг юм соёлууд бас бий болсон. За Японд бол одоо цайны яслал гэж нэг тусдаа урлаг тусдаа салбар юм шүү тий. Сонирхолтой мэл. Сонирхолтой. Тэгээд бүр маш нарийн тэр японочууд чи яасан ч нарийн юм дээ тийм. Би солонгос сурж байхдаа нэг цайны ком гэдэг юм хуванцар ком. Хуванцар ч илүү нэг арай чулуулагл юм байсан санагдаад байна. Аваад тэгээ нөгөө одоо юу гэдэг дистралтай байлаа шүү дээ. Заавартай одоо эхний аягаас дараачих руугаа хийгээд ингээ бодлоо цэгцлээд гээл. Тэгээ миний бодол ерөөсө цэгцрэхгүй. Яара дандаа би ч нөгөө жоохон уулж чагаад тэгээ өглөө босоод хингүүт гэс хийлээ аяглууд хамгийн сүүлд ингээсэн. Тэгээ тэр юм амар амгалан удаан аяглаа. Тэгээ тэр үнэрийг нь тамшааж мэдрээд тэгээд янз тийм юу байдгийм байлээ. Тэгэхээр яг амралтын өдөр хийвэл зүгээр юм бэл. Тийм багтаа яарахгүй энэ гэж яг зориулаад. Тэгээд чинь сэтгэл санаагаа давхар ингээ бясалгаад байна тий. Уг нь гоё юм бэлээ. Би яг хүн хийж яхад бол нэг ууж удажсэн санагдаад байна. Тэгэхэд бол аюу гоё байсан. Тэр нөө ядж хаад их гоё хүүхэн байсан. Тэр бүсгүй гоё гар мартай нэх гоё заадлаа зүгээр. Би хажууд нь за одоо ирэхэндээ гэхдээ яг ирээдтэй хөрхөө ингээд явсараад хамгийн сүүлд нэг жижиг аян дэрдэг штэ тий. Тэгээ нөө жижиг ааш нэг өрөнгөний аяг шиг жижиг аяг. Уугаал айгу дуусчаад эргээ харангууд нөө шууд хамт ууж байгаа хүмүүс чинь ингээ нөө тамшаалж уудаг юм байна. Тий. Баах уудаг юм байна. Би болохоор шууд хоос орчиж байгаа байхгүй тий. Бодлаа нөгөө хэдийг хараад. Худлаа хоос юм байгаа тий. Тийм босаа бас. За тэгээд энэ нь болохоор ер нь бол гүн гүнзгий утга агуулгатай. Философи бүхий юм урлагийн төрлөө гэж баг үздэг. За тэгээд цайг бэлтгэх, зочдод барих, амталж уух, за тэгэл нөгөө харилцан хүндлэл, цай май өгтөө ингээл тэ хүндэлж байгаагаа илэрхийлээ. За тэгэл талархал илэрхийлэх ингээд бүгд ингээд цогцоороо багцаар ингээд ёслолын арга хэрэг одоо хэмжээ хэрэгсэл маягийн болцсон. За цайны ёслол нь болохоор эв найрамдал, харилцан ойлголцол, хүндлэл, за тэгээд ариун цэвэр сэтгэлийн одоо цэвэршилтэй тайвшрал гэдэг юм уу. Тэр бүх юмыг бэлэгдэж идэг. За мөн дотоод амар амгалан энгийн байдал зэргийг бас илэрхийлдэг гинэ. Энгийн юмар бид нэр ингээд гоё дотоод амар амгалан ингээд олж шүү гэсэн бас бэлэгдэлтэй юм шиг байна. Ээж хятадаас бас нэг юм жижигхэн юу авчирч өгсөн. Ийм ваар шиг чилүүд нь юу ч гэмэндээ жижигхэн тэгээд хоёр аягны үедээ тэр нь шил гинэ биш шавар л байсан л та. Дээшээ тийш авч явдаг юм хятадд хүмүүс чинь яг нэг удаа явж тийм жижиг аягандаас хийж явдаг юм билээ шүү дээ. Тэгээд тэрийг бас ингээд яг хэрэглэх гэхээр нэг тийм нэг удаагийн хэрэглэжээл жижигхэн болохоор гадуур зугаалж ахтаач бас тэгээд нэг жижиг аяг. Тэр бодвол ингээд Монгол арх марх хийвэл зүгээр юм бол шүү дээ. Монголч шатастай Монгол арх марх. Цайных нь юунд нь шууд арх. Цай кофеноос шууд арх руу. Манай нэг найз байдیں۔ Тэр нөгөө бас цай маань дуртай. Тэгээд нэг удаа очсон чинь нөгөө Туркийн цайны ингээд юуг нь тэр чигээр навцаа. Одоо нөгөө тесет ингээд чандаг юм уу? Одоо нэг юм гүц мүц шиг юм тэрэндээ чанаал ингээл бүгдээрээ ингээ хаяга тавьчаал хийгээл те. Тэгэл яг турк цайгаа чанаал тэгэл тэрэнд нэн тэр уугаал гэсэн чи бас гоё юм билэ. Амт мат бас арай гоёч болоодах шиг те. Би харин туркээс цай авчраагүй айгүй харамссан шүү дээ. Манайд авсан юм шиг үлээ. Би тэр нөгөө нэг ямар юм зах гэдэг үлээ тэрэн дээр би орилолтож байгаа л эргээ гараад ирсэн. Тэгээ 2 3 л юм таарч хүмүүс ч мөргө 2 3 торд гарчихсан шүү дээ. Тэгээ жоохон удаан сонгосон юм шиг байна л да. За хэдүүлээ кофе руу орцгоо. За кофе анх арабын ертөнцид тарахтаа лам нар нам гүм орчинд бясалгал хийхдээ ирч хүчээ олох зорилгоор кофе эргэлдэг байсан юм байна. За харин 17 дугаар зуунд кофений модыг Европ руу авчирсан. За тэгээ кофений модны жимснээс кофений үрийг одоо шарж нунтгалж чанж кофе хийдэг юм билээ. Тэгээ энэ кофений модыг харсан чинь жимстэй гэх юм уу? За тэгээ тэндээс нь тийм дотроос нь кофе гаргад юм билээ шүү дээ. Ботлогдоо нэг тийм мод байгаас тий. Тийм тэгээ яг нэг төсөөлөлтөө бол анханасаа л нэг кофе байгаа л тий. Тэгээл тэрийн зүгээр л ингээ хуурж мурдаг ч гэдэг юм нэг тийм яаж байгаагүй юм шиг байна. Тэгсэн чинь эндээс кофе гардаг юм гэж хэлмээр л яг нэм тоор морш гараад л ш тэр. Жимс нь.
Тийм. За ингээ кофений импорт нь Нидерланд, Англи, Франц, Португал зэрэг худалдааны хүчрэг улсуудын эдийн засгийг тэлэхэд тусалсан кофений цехүүд үүссэн байгаа. Даад кофенуудад нөгөө кафенуудад те кофе зардаг ийм соёл бас бий болсон. За тэгээ Европын хотуудад одоо нэг усны шинэ ажлын байр бий болгож байгаа. Эдийн засгийг бол тодорхой хэмжээнд хөдөлгөөнд оруулахад хувь нэмэр оруулсан гэж үздэг. За тэгээ кофе уух нь хүмүүсийг сэргээж анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг тул эрдэмтэн зохиолчид за улс төрчдийн дунд бол түгээмэл зуршил болцмоор байнга лууж байдаг. Кофе шоп, кофе бар гэх мэтчлэн те хүмүүс бол ингээд тийшээ ороод байнга л яриа өрнүүлж идэг болсон. За олон нийтийн сүлжээний одоо нэг хэсэг болсон юм да. Өдөртөж одоо тэгээ сошиал дээр шуугчдаг бол тухайн үед ч бас кофе шопто орж иж байгаа бүх юм яриад шуугчдаг байсан юм лээ. За тухайлбал Лондон, Парис, Вен хотуудын кофе бар нь улс төр шинжлэх ухаан, уран зохиолын хэлэлцүүлгийн гол төв нь болж байсан. Тийм. За тэгээ яванда кофе уух нь дээд зэрэглэлийн амьдралын маягтай холбоотой явцсан. За хүмүүс урлаг, хөгжмийн арга хэмжээнд бол ингээд кофе уух дуртай болсон юм байлээ. Тэгэхээр одоо нөгөө юу гэдэг одоо улс төртэй холбоотой асуудлуудаа ч гэсэндээ тийм ингээ ярьчдаг тий. За тэгээд худалдаа одоо хаанаас ямар бараа орж иж байгаа гэдээ худалдаачид ч гэсэн яриа сууж байдаг. Ийм соёл бол нэлээд дээр байсан үүссэн юм байлээ. Манайд ч юм бол хэдэ хизэнээс эхлэх кофе шоп. Тийм би яг бодоол байж л одоо хизээ юм болоо 10 хэдэн жил 20 жилийн өмнөөс л орж эхэлсэн болоо яасан бол намайг баг хот бол би нэг кофе шоп моб гэж орж мордгүйсэн шүү дээ. Тэгээ яг хоо хойно мөн сурсан баруунд энэ төр сурсан хүмүүс бол кофе уудаг болсон тэр байсан. Одоо чинь манай багш байдаг хгүй. Нэвтрүүлэг цэцгээ гэж юм аа л да соёлын асуудалтай. Тэр хүн бол одоо баг 10 баг 20 наснаас эхлээд кофе ууцсан. Одоо 40 гаруй жил тий 50 жил кофе ууцсан хүн байдаг. Тэгэхээр бас гадаадаас ингээд яг тэр соёлын сурцсан тийм хүмүүс бас байсан юм шиг байгаа. Тэгээд нэг хэсэг бол тэгэл бүр амар тансаг л хэрэглэе гэж тооцогддог байсан шүү дээ. Баах кофе уудаг муудаг гэл. Яг нөгөө хар амрын гутлан дээр гардаг шүү дээ. Солонгос сүгэлтэй хүмүүс ээж аваасаа нууцаар кофе ууцсан. Тэгээд толгоо молгоонд эргэцэн сууцгааж байдаг. Тэгээд би бодоодсан 10 жилдээ жүр өрлөө их ордог байсан юм байна. Хороолын жүр өрөөдөг гэсэн шүү дээ. Тийшээ орж найзуудтайгаа смути энэ төр уудаг байсан баг. Одоо миний хамгийн анхны кофений соёл юм да. Тэндээс тэгэл кофе мафиро уусаж орсон баг. Дараа нь бол яг нөгөө солонгос сурсан чинь Монголд бол би ам цангаад ч юм уу нэг гой халуун муумар сан. Ер нь сүдэ цайны хүн л дээ би. Энд тэнд ингээд цайны газар сүдэ цайг хавж уудаг. Тэгээ нөгөө гадаадд очсон чинь сураал өвөл даарн за тэгээ даарахаараа халуун муух гэрүүсө кофенаас өөр үлэх дууж тийм байхгүй. За смути ч юм бол ингээд хүүтэн бол авчиж байгаа шүү дээ. Тэгээд эсвэл цай тэгтээ цай айгу ховорхон хамгийн ховорч юу аах жоохон үнэтэй. Тэгээд хамгийн хямдхан гэвэл одоо 3,000 оны айс американо гэдэг байхгүй. 7500. Тэгэхээр нөх мөнгө бодохоор кофе уух нь надад илүү ашигтай байгаад. Тэгээ метроны буудлаар бол баян кофе уугаад тэр үед л зүрх салгалах эхэлсэн байна. Тэгээ салгалаад байдаг гэсэн юм. Тэгээ л ажилтаа багш магштайгаа юм ярихдаа зүрх мөрх салгалж малцсан. Диплом багш энийг үлээгээд тэр нөх хитрхийг салгалаа тэгээд хар цаанаашаа ингээд сэтгэл зүйч гэдэг нь нөлөөлөд идэм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Энд чи докторгүй болчих шүү дээ. Хамгийн анхны хичээл дээр бас багш дайлаад кофе өгөөд кофег нь уучаад тэгээ бид хэд нөгөө мэрэгжил сонголт Монголд те ирээдүйн нөгөө одоо гэдэг хариуцах багш магшаага ярьсан байхгүй. Тэгсэн чи би нөгөө яг ингээ ууцсан хүн шиг ингээ зүрх мөрх салгалаад ингээ тэгээд багш надаас юм асуусан чи өөрөө мэдлгүй би бүр тэгэл таныг сонгоч штэ гэж багш бүр гайхсан байхгүй ямар баялаар ааштай гэж бодсон. Нөгөө зүрх салгалааж ингэстэй би нөгөө тухайн үед бол кофенаас гэж бодог яг тэр Монгол би кофе уудаггүй байсан юм чинь. Тэг яагаад ч мөгдөд хань за одоо хүний утгад ингээ зүрх өвдө зүрхөр өгчөө тэгэл хэлсэн байна. Тэгсэн чи хажуугаар багш надаас айгүй олон асуулт асууж таараад нэг тийм болж би бас өмнөх ажил дээр тэгжсэн яг манад бас дөнгөж кофе орж иржсэн л үе юм шиг байгаа. Нөгөө аяган дээр ингээд барьж байгаа дээрээс нь усаа ингээд баг багаар хийгээл идэвшүүлэл уудаг кофе дээ ш. Тэрийг ингээд анх оруулж иржсэн бэлээ үйлдвэрлэж ийсэн жилөө нэг компани орж ирээд тэрний хүнтэй ярьцлага марцлага хийчихэл дараа нь ингээл дайлахгүй юм чи манай бүтээгдэхүүн юм гээл ярьжсэн юм чи юм гээл. Тэгэл чи амар өтгөн болж байгаа юм. Тэгэл та нөгөө чи амар гоё хийж өгөл хөөсрөл мөсрүүлэл. Тэгэл уусан чинь нэг гоё тэгэл гоё юм моё ингээл тэгж байгаа л нөгөө хүн чинь явцсан чинь л байхгүй би сүлд ингээл ард нь салхалаа бүр ингээл зүрх мөрх савлаа зүгээр сууж чаддгүй ингээд юм ингээд бичээ суух гэж чаддгүй тэгээ бүр эргэн тойрныхоо хүн амттай юм яриад бос жоохон алхаад бараг 3 цаг 4 цаг шахам тэгсэн шүү. Тий. Яг нөлөөлт юм байлээ тэгээ нөгөө байнгын тэр уудгүй хүнд бол тэгээ зарим хүмүүс бол бүр 20 морь аягийг уучдаг юм бид шүү дээ. Тэр бол өстой юу хаа. Тий 20 морийг уучаа зүгээр байгаа гэдэг шүү дээ. Тийм үү. Одоо ундрахагч орой кофе уугаад унтаад өгдөг шүү. Нам унтаж тэгч үл. Ундрахагч баг юу ч бас уух унтрах гэдэг. Кофе уугаа шууд унтаад өгдөг шүү. Чин зүгээрээ гээд. За гараад тийм хүмүүс байд юм шиг л. Ууч ажиллаж тараагүй болов. Тараагүй. Өглөө тарчдаг шиг санагдаад. Гэтэ сайн хүн. За дараагийн сэдв рүү орцгоо.
За тэгвэл ингэж байгаа юм. Тэгвэл цай маань шүү дээ. Дэлхийн цайны зах зээл дээр бол Хятад, Индонези, Кен, Шри-Ланк, Вьетнам улсууд бол тариалан хэрэгүүлдэм байна. За Америк, Орос улбан улс, Герман, Япон, Британи зэрэг улсууд бол өндөр хэрэгцээтэйгээр ер нь бол цайг бол байнгын авч хэрэгэлдэг гэж байна. За дэлхийд дээр жилд ойролцоогоор 6 сая тонноос дээш хэмжээний цай бэлтгэн хэрэгэлдэг. За энэ 6 сая тонн бол цайны зах зээлийн үнэ нь бол 30 тэрбум орчим доллар гэж тооцдог жил бүрийн үнэтэй. Одоо зах зээлийнх нь хэмжээ. За энэ зах зээл цаашид жил бүр ер нь 5-6% өсөлттэй байна. Тогтмол өсөлттэй байна гэж таамаглаж байгаа. Тийм болохоор 2050 он гэхэд энэ зах зээл нэг 50 тэрбум долларт бол хүрчих байхаа гэж тооцоолж байгаа юм байна. За хамгийн их цай хэрэгэлдэг улсууд нь бол Хятад, Индонези, Турк, Япон, Их Британи гэсэн яг судалгааны дүн юм статистик байна. Уламжилт органик цай, цайнд суурилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд ургамлын гаралтай учраас ер нь бол хизээч томоодноос гарахгүй, хэрэглэнээс гарахгүй гэж бас үздэг. Ер нь бол бид бол муу цай гэж бараг л байхгүй хөө. Тий. За тэгээд цайны бизнес нь өргөжин тэлж байгаа, нэр төрлүүдээ бол асар ихээр нэмж байгаа. Найруулж савлсан цай, шууд уухад бэлэн цай. За тэгэл нөгөө янз бүрийн хэлбэрүүд нь бол ингээл үйлдвэрлэгдэл хөгжөөл явж байгаа. Ус буцалгаад хандлаад уух шаардлагагүй бол одоо шууд лууж нөгөө цаг хэмнэж те бэлтгэж уух юм зориулттай цайнууд бол нэлээд болж байгаа гэсэн үг. Жишээлх юм бол латте цай гэж байгаа, bubble tea гэдэг ер нь бол бас шинэ соёл шүү дээ манайд бол харцсангуу те гэх мэтчлэн цайнууд гарч байгаа. За тэгээ Хятадд зарагддаг хунцай буюу улаан цайн, нимбэгтэй, цангистай, тоортой гэх мэт тийм жимсний амт нэмж дээр нь бас газтай цайнууд гарч байгаа гэж хэлээ. Эднийг бол уугаад үсгээд их гоё юм шиг байна л да. Газтай цай гэдэг төсөлгөр бас дэжгүй гоё байгааз. Харин тэг газтай гэхээр ууж үзээгүй байна. Би бол ногоон цайд маш их дуртай. Тийм ногоон цай гоё те. Тийм тэгээ буурцагтай ногоон цайд бүр илүү дуртай. Тэгээд одоо миний цүнхэн ч гэсэн би өдөр болгон цүнхэндээ нэг 4-5 шиг ногоон цай авч явдаг байхгүй. Тэгээ гадар матур усмас олдвол уучин. Ер нь ийм амьдралын хэмнэлийн хэм байлд орсон юм байна. Амьдралын ухаантай өгдөг шүү. Тийм ногоон цайд бол угаасаа дуртай байсан. Тэгээд гадаадад байхдаа ч ихсэх уудаг. Тэгээ анх ууж исэн яг оюутан болоод нэг 19 мөс вэ нүү 20 настай даах ногоон цай ууж исэн баг. Тэгээ тэрнээс хойш дуртай болоод одоо байнга уудаг шүү дээ. Тэгээд дэлхийд болохоор усны дараа орох хамгийн түгээмэл шингэн уух зүйл гинэ цай. Өдөрт ойролцоогоор 2 тэрбум гаруй цай дэлхийд даяар ууж идэг гэсэн юм нэг алтан бус судалгаа байдаг. Тэгэд нөө дүрээд идээшүүлдэг энэ төр цай ба штэ. Тэрний нээлт нь санамсаргүй гарсан нээлт юм билээ л дээ. Би зүгээр халт судлаад үзсэн чинь 1908 онд Нью-Йоркийн худалдаачин Томас Салливан гэдэг нөхөр одоо андуураад ингээд цайг одоо ингээ юутай югтэмд савлахад нөгөө явуулсан чинь тэгээ ардаас нь тайлбар хийгээгүй. Тэгсэн чинь хүмүүс нь шууд энэгээр нэг чанах хэрэгтэй маань гэд тэр ингээ савлахаатай чанаад тэгээд тэр нь бол зүгээр болоод ажиллаадсан. Тэгээд эндээс хойш ингэж болох юм байна гэд нөхөр ийм ууттай шууд идээшүүлэх зорилттой цайг бас үйлдвэрсэн байт юм байлээ. Тэгвэл бас сонирхолтой юм те. Ер нь энэ шин нээлтүүд чи их санамсруу илрүүлд юм шүү. Уцалсан усанд нэг хэдэн ногоо орж ирэл те. Тийм тэгэл эхэлчихэж шít. За кофе руу орох юм бол дэлхийн кофений үйлдвэрлэл ихэнхдээ халуун дулаан бүс буюу Эквадорын орнуудад дээр төвлөрдөг юм байлээ. За энэ нэг одоо кофений бүслүүр гэж одоо шоглож нэрлэдэг гэсэн. За тэгээ дэлхийд дээр Бразил, Вьетнам, Колумб, Индонез, Гондурас, Эфиоп улсын одоо кофений үйлдвэрлэлээр бол тэргүүлж байгаа. За Америкийн нэгдсэн улс, Герман, Франц, Итали, Япон, Бельги улсууд хэрэглээгээр бол толгой цогт юм байлээ. За дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 10 сая тонн кофений үр бэлтгэж ууцгаадаг юм байна. За тэгээ бэлтгэж байгаа явц ч бас их төвөгтэй юм байлээ шүү дээ. Тэр жимснээс нь тэр нөгөө яг ашиглагдах кофенийхаа үрийг гаргаж авч байгаа. Тийм явц нь бол бас гар ажиллагаар хийдэг газрууд ус юм байлээ. Хүмүүс ингээд сууж байгаа дэлгээд ингээд ялгаж малгадаг. Тэр бол бас жоохон төвөгтэй санагдсан. За тэгээ үүний 40% нь Бразил, 20% нь Вьетнам дангаараа нийлүүлдэгэ гэсэн байна. За дэлхийн кофений зах зээл дээр жилдээ 120-оос 130 тэрбум доллар эргэлддэг. За цайнаас 4 дахин их мөнгө эргэлддэг гэсэн. Дөрөв дурдсан те хүмүүсийн хамгийн их дуудаг зүйл бол ус байгаа, цай байгаа, кофе гэсэн гурав ингээд ихний байрууд. Зах зээл яг худалдаж авдаг одоо зах зээл талаас бол кофе мэдээж тэргүүлэх үү. Тэргүүлдэг юм. За 2025-аас 2030 оны хооронд энэ тоо баримт бол ингээд 4-өөс 5 орчим хувийн өсөлттэй байх боломжтой одоо төлөвтэй байгаа гэж үзэж байгаа юм. Тэгэхээр илүү их ашиг орлого болох нь шүү дээ. За кофе хэрэглээний чиг хандлага нь органик, гарал үүснэ тодорхой, сайн чанарын сорт ашигласан кофе илүү давмгай зарагдах бол хандлагатай байдаг. За дэлхийд дээр Arabica, Robusta гэсэн одоо хамгийн сайн чанартай үйл энэ хоёр сортууд юм байлээ. За Arabica дэлхийд дээр хамгийн их тариалагддаг, хамгийн үнэтэй төрөл нь за голдуу Этиоп, Колумб, Ямайк, Коста Рика зэрэг газруудад тариалагддаг юм байна. Харин Robusta-гийн хувьд илүү хямдхан боловч их кофеин агуулдаг гинэ. Амт нь гашуун, хурц, голдуу за Вьетнам, Индонез, Африкт тариалагддаг ийм
хоёр юу гэдэг юм бэ? Төрөл гэдэг юм, сорт бол гэдэг юм байна. За тэгээ кофе шопын үйлчилгээ 300 жилийн түүхтэй дэлхийн даяар бол маш өргөн дэлгэрсэн. За одоо харин бэлэн кофений ундаа буюу одоо нөгөө бэлэн бүтээгдэхүүн гэдэг чинь бид нар оронгууд ингээд худалдаад авчдаг. Эмхтэй кофе ч гэдэм юм, овесны сүйтэй кофе ч юм уу те. Би бас сүйтэй кофег айгүйх авдаг шүү дээ. Тэгээ хүүтэн кофе and cold brew байна. За энэ нь ер нь бас хүүтэн төрлийг хэлж байгаа. За nitro coffee гэж бас байдаг юм байл. Энэ юм шинэ төрлүүд гэсэн үг. За nitro coffee гэж яг юу хэлээд байгаа вэ гэхээр нитроген буюу азотын хийг шууд кофендоо шахаж бэлддэг кофе гинэ. За энэ азотын хийг кофений уусмал дотор нарийн ширхэгтэй жижиг юм бөмбөлөг үсгээд кофе илүү зөөлөн амттай юм кремлэг бүтцтэй болдог гэд. За би энийг тэгээ хаагаад үзсэн чинь би бол өөрөө ууж байгааг байгаа шүү дээ. Хийж байгаа процесс нь яг юм пив шиг аягалт юм билээ. Хүн харуул одоо кофе ууж гэж хэлэхэргүй яг л зөв пивний шилэн ингээ хийчдэг. Өөр гоё юм байна. Тий, тэгээд тусдаа одоо юм юу шахдаг азот шахах төхөөрөмжийг ашигладаг. Тийм. Тэгээд зохиол бичсэн манай Цэнгэл ахаас асуусан чи Цэнгэл ах бол ууж байгаагүй гэхдээ гадаадд бол арай илүү үнэтэй зарагддсан билээ энгийн кофенес гэж. За тэгээд судлаад үзсэн чинь нитро кофе стандарт латте ч юм уу Американаас 20-50% илүү үнэтэй байдаг гэсэн мэлээ. Тэгэхээр бас хөөрхөн тийм байна. Тийм кофе юм шиг байна. Тийм байна тий. Ууж үзмээр л юм сонирхолтой гоё сонсогч. Том юм билээ. Яг бид нар нөгөө задгаа пив авахд хийж өгдөг шүү тий. Бакал бол биш нэг юм шилтэй стакан шиг тэр нь ингээд дүүргээд хийждэг. Гол нь дээрээ яг хөөстэй. Харуул ингээд зүгээр пив ууж байгаа юм шиг. Гэхдээ энэ бол ингээд кофе байгаа байхгүй юу? Кофе шоу гэж угаадах юм тий. Тийм. Одоо энэ бас харагдчих шүү дээ тий. Тэгээд ер нь бол тэгээ ямар ч юмыг худалдаж авахд их байвал гоё байдаг тий. Тийм ээ тий шүү. За чи тэгээд ерөнхийдөө сүйтэй кофенд дуртай гэсэн үү тий? Би карамел макиато эсвэл за ер нь бол карамел макиато л юм да. Нэг ахтар хар кофе американо дөр авах уу тий? Уус ми эспрессо ууснаас хойш тэгэл холтцсон шүү дээ бидний харилцаа. Эспрессо анх удаа захиалж үзээд уусан ч үе бурхан. Яа хэцүү тэр. Тэр нөө шот мотос шот мот нь бол явахгүй тий. Тэстэ уудаг. Яг нөгөө анх бодохдоо 2 шоттой байх юм бол ахиухан юм. Бас л тийм гинэ хонгор зангаараа тэгсэн чинь бүр ёо тэр өдөр бол жинхэнэ салгалсан шүү дээ. Жинхэнэ салгалсан. Гэхдээ нэг уугаагүй баг 2 тэгээд уг нь аян жоохон мөртлөө тийм амт нь хурц болохоор баг уугаад идэм байл шүү дээ. Тийм би бас ийм гоё кремлэг зөөлөн кофенд дуртай. Сүйтэй капучино, латте матай гэл. Хоёулаа л адилхан юм. Би карамел макиато эсвэл ванила латте л уу. За тэгээд яг ногоон цаймаа дундуур нь л авчуулаад уучихна. Тэгээд дандаа хажууд нь устай уудаа шүү дээ. Тийм үү? Тийм, тэгэхгүй болохоор дан уухаар нэг цөсөтгөрж байгаа мэдрэмж төрдөг. Цөсөтгөрөл. За. За хоёул хамтран ажил харилцуулчих. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрт бэлэгтэй гэж Токио хамтран ажиллаж байгаа. За Токиогоор зогсоолын төлбөрөө төлөх бүрт он дуустал бэлэгтэй байгаа юм байна шүү. За бэлгэн зогсоолын төлбөрөөс 10% шууд хөнгөлөөлөх, дата ирэх, power bank түрээслэх хэрэг. За тэгээ Top Motors хямдралтай үйлчлүүлэх эрхүүдээс сонгоо авах боломжтой юм шүү. За тэгээд мөн Петрович, Сод Монгол, M-Oil, Eco-Oil зэрэг шатхуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ Токио кредит ашиглах юм бол төлбөрөө зээлэр төлөх боломжтой болчихно. Заавал ингээл те бас энэ чинь хүний л амьдрал те янз бүр бас үе байж те мөнгөдгөө төгөргөө. Тэр үедээ бол сандраад янз бүр болоод ахгүй шууд бензин хийгээ явчихна. За дээрэс нь Токио ч юм бол хамгийн амар юм зогсоолоос гарахдаа Токиогоор төлөхөд хамгийн амар байдаг байхгүй юу? Одоо ингээд мөнгө хайгаал те задах мөнгө л нөгөөдг нь хариулт өгöd эсвэл картааг бол уншуул гал пин код ч юм аа ч ингээд инхээр нөгөө зогсоолч нь бол дандаа нэгээр ингэж удаж гардаг учраас маш их юм урт дараал үүсээд айгу хэцүү болоод байдаг. Тэгэхгүй Токиогоор шууд төлөөд гарчих юм бол ер нь амьдралын туршлагаас харахад бол маш урт гарч чаддаг. Тийм байлаа. Би саяхан нөгөө Мишель Экспо руу очоод тэгээд тэнд бас ингээд төлбөр нь яг ингээд шилжүүлж мжүүлдэг юм байна л та. Тэгээ би чинь манай урд 2 машин байгаа байхгүй. Яарад хийсэн ч гэсэндээ тэгээл нөгөө 2 маань яваал. Тэгээ би ард нь хоцрол манай ардлаас чинь чигнаалтал төвхтэй мэлээ. Ер нь зогсоолын төлбөрийг хурдан шуурхаал төлж явахгүй бол тэстэй төвхтэй ардаас нь ингээд явмаа гэд. Хамгийн хурдан арга бол Токио шүү ер нь. Яг зөвхнээсээ тийм. Токиог манайхан татаад авчаарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрт бэлэгтэй гэж Токио хамтран ажиллаж байна. Дундаа орно гэдэг шиг би бүр сая манайхан татаад аав. Ингээл татаадлаа. Уг нь айгуу гоё эрхэм сонсогчд гэж ярьдаг байсан ч хамаатны эддэг ярьж байгаа юм шиг ярьдаг болсон шүү дээ. За одоо буцаад төв рүү орно. Манайхан татаад аваарай тий. За баярлаа. За радио 2 дугаар студиэс гайхмаар өхөө нэвтрүүлэг манай үргэлжлэн хурж байгаа. Битээр кофе болон цайны тухай ярьж байгаа шүү. Тэгж байна. За одоо би миний ээлж тий. Баримт руугаа л орох хэрэгтэй. За тэгээ. Одоо тий сонирхолтой баримтуудаас нь дурдъя. Цай гэдэг үг бол хятад хэлний чай гэх үгнээс гаралтай гинэ. За цай нь хар цай, цагаан цай, ногоон цай, бүэр цай, шар цай, гата цай, улаан цай энэ төр гэдэг.
юу нь бол төрлүүд байгаа. Дэлхийд дээр цайны ургамлын сая гаруй сорт ерөнхийдөө байдаг гэж шүү. Бараг. Оо зөндөө байт юм лээ. Тий. За тэгээ цайны ургамал нь бол халуун орны бүст ургадаг. Хятадын уламжлалт бүх цайг юусэн нэг л цайны ургамлаас гаргаж авдаг. Нэг л их өсвөртэй юм шиг бай шүү. За цайны амт нь зөвхөн навчнаас шалтгааллахгүй мэдээж энэ бол нөгөө ус одоо цайгаа хийж байгаа усны чанар, эсхэх хугацаа юу гэдгийг температур гэдэг маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. За цай бол дэлхийн 2 дахь хамгийн их хэрэглэгдэх ундаа гэд хэлсэн те. За цайны ургамлын нэр нь болохоор Camellia sinensis гэдэг ургамлаас ихтэй юм байна цайнууд бүгдээрээ. За цайны навч нь 2-4 см урт, 1-2 см өргөн ийм хөргөн жижиг навч байд юм байна. За цайны ургамал нь 1-2 м өндөр ургадаг бут сөөх тийм ургамал. За цайны ургамал тариалвал 3-5 жил болж иж ургацаа өгч эхэлдэг гэн бас удд юм байна те. За тэгээ цайны ургамал нь 20-25 жил хүртэл ер нь бол ургацаа өгчдөг. Тэгтээ удаан өгчт юм шиг. Тийм 3-5 жил хүлээгээл тэгэл ургацаа аваад 25 жил бол авчихл юм байна. Тийм. За тэгвэл кофений сонирхолтой баримт. Тэгвэл кофений нэр нь Эфиопийн Кофа гэх газраас гаралтай гэсэн байна. За кофений мод 1.5-аас 2 м өндөр ургадаг. За тэгтээ ургах бол тийм амар биш юм байлээ л дээ. Кофений мод халуун чийлэг уур амьсгал ургадаг. За температур 18-аас 25 орчим. Ер нь хит хүүтэнчж болохгүй, хит халуунчж болохгүй. Тэгэхээр Монголд тарина гэдэг бол бодлоо юм байна. Тэр ч нөгөө өвлийн үйлрэлтэй. Ер нь жоохон сэрүүхэн байгаад байдаг шүү дээ. За тэгээ кофений мод 3-аас 4 жилийн дараа анхны ургацаа өгдөг. Бас тайнахтай л юм тийм. За нөгөө түрүүн хэлээд байсан хоёр төрөл байгаа шүү дээ. Arabica, Robusta гэдэг хоёр. За энэ хоёр бол ургацаа арай өөр байдлаар өгдөг юм байлээ. Arabica нь үр суулгаснаас хойш 3-аас 4 жилийн дараа ургацаа өгч эхэлнэ. За Robusta болохоор 2-оос 3 жилээс одоо үрээ болно гэж өгч эхэлдэг юм байна. За модны өндрийн хувьд Arabica 2-оос 4 м. За гэхдээ зарим тохиолдолд дээдлэл нэг 6 м хүртэл өндөр ургачдаг. Харин Robusta дунджаар 3-аас 7 м ургана. За зарим тохиолдолд 10 м хүртэл хүрдэгэ гэсэн байна. За энэ бол жоохон онцгой тохиолдол юм да. За тэгээ кофений мод 20-оос 30 жил хүртэл бас ургацаа өгдөг байх нэ. За танах бол 20-25 байсан шүү дээ. Манай кофе бол 30 жил зүтгэж байгаа байхгүй. Манайх зүтгэл зүтгэж шүү дээ. Би цаашаа зүтгүүлчихнэ гэдэг. Зүтгүүл тий. За тэгээ кофе хүний биеийн эрүүл мэндэд мэдээж олон ашиг тустай байдаг тий. За антиоксидант, амин дэм эрдэс байцууд агуулдаг. Тэгээ бид нар ч одоо их хвчлэн ер нь өглөөл кофе уугаад байдаг шүү дээ. Ер нь өглөө уудаг чи. Үгүй би өдөр тийш ингээл нэг хоол мол идчихэл нэг жоохон нэг манарсгээл идэв шүү дээ тий. Тэр үед уушвал арай гоё болоо сэрэгчтэй. Оо тийм үү. Надад бол би нэг тийм өглөө кофе уугаад нэх гоё мой гэдэг тийм байхгүй байдаггүй хүн л дээ. Тэгээд яг гадаадд сурж байхад чинь хоолны газруудад үүдэн ийм кофений машинтай. Тэгээ хоолоо идчихэд гарахт нь тэндээс нэг жоохон кофе аваад гарахаар яагаад ч үнэхээр гоё амттай байдаг гэсэн. Тэгээл тэрнээс хойш хоол идсний дараа кофе уумар санагдаад болсон байсан. Тэгээ одоо бол багасаад тэгээд одоо нөгөө зүрх мөрөх үе мөч бүх юмудаа бодоод багасгасан. Тэгээд кофе нөгөө юу лээ нэг найруулдаг кофенуудаас аягүй гоё амттай санагдаад шүү дээ. Тийм амар тий. Манад ч баг хамгийн анх тэр солонгосын тэр нэг шар ууттай юу гэдгүүлээ. Тэр л орж ирсэн байх тийм Максим тэр гэл тий. Үе гээл бас шүү дээ. Үе уудаг кофе тий. Үеийг бас уудаг байлаа. Өөр чи ямар кофе уудаг байлаа гэдэг хаан кофе билүү гэж байлуу. Байсан баха. Тий. Би чи нөгөө сүйтэй цайг өгөх болохоор хаан сүйтэй цайг найруулж байна. Тэр гоё тий. Тий, тэрийг найруулж байна. За. Үе бас уунаа. Гоё. Тий устаа уух нь зөв гэсэн шүү гинэ. Чи бол гэхдээ зөв үйл замаараа явж байгаа юм байна шүү. Би чи ингээ өөрийн мэдлгүй зөв зам руу орсон юм ба шүү. Залуу байхад орой өдөж хамаагүй уудаг байлаа. Одоо орой уухаар зүрх савлах гад байдаг болсон байлээ. Гинэ ламууд нь ч юм. Бас наснаас шалтгаалаад шүү тий. Өө энийха нас ороод ирв. Уг нь настай хамааралгүй л байгаа ч гэдэг. За энэ гэсэн байна. Би ногоон цай олдон уудгаа солонгос шар будаатай цай их гоё үнэртэй. Үнэн нь тасархаа гэсэн байна. Тийм гоё шүү. Би бас дуртай тийм нэг будаатай юм шиг тийм ногоон цай гоё. Тэр чинь бас гоё. Би бас яг уудаг. Би кофе усыг зүгээр уудагч юу нэ кофе усыг зүгээр уудагч цай ундаанд амар муу. Ер нь уухгүй байсан ш надад санаанд буудаггүй штэ. Тэгээд манай найз залуу балиар цайсаг штэ гэсэн байна. Гоё штэ. Гоё штэ. Тэг хамтдаа сайхан цайгаа уугаал. Нөгөө ёстой нөгөө аяг цагаа хувааж ууя. Тэгэл амжилттай. За энэ бас ингэсэн байна. Би өглөө өдөртөө кофегаа уунаа. Хаяа нойр хүрэхгүй үедээ унтахаас өмнө уухаар сайхан байдгаа гэсэн. Энэ буруу сонссон. Кофегаа нойр хүрэхгүй үед уугаад байна уу? Унтахын тулд уугаад байна уу? Харин хүнд угаасаа янз бүрээр үйлчилдэг гэсэн. Тийм, зарим нойр мойр хүрдэг гэсэн эсрэг. Ундрах их чинь төрлийн хүн байна. Холын хамаатны юм болов уу? Бас адилхан сайхан байна. За дараагийн баримт.
За би орой. За цайны ургамал нь халуун бүст ургадаг боловч сэрүүн чиглэг орчин цай илүү сайн ургадаг гэж байна. Тийм болохоор өндөр уулын бүст илүү сайн ургадаг. Тийм өндөр уултай орнуудаар цайг их тааж идэг тийм. За цай нь хүний биеийн эрүүл мэндэд бол тустай олон ашигтай юм бодис агуулдаг. Антиоксидант, амин дэм, эрдэс бодисууд агуулж идэг. Ямар нэгэн муу гэсэн баримт бол одоогоор байхгүй. За бодисын солилцоог сайжруулдаг, жингээ хэвийн хэмжээнд барихад нөлөөлдөг, таргалах эрсдлээс хамгаалдаг, арсыг эрүүлжүүлж хөгшрөлтийг удаашруулдаг, яс хэрэгжихээс сэргийлдэг гэж байна. За амны хөндийн нэм бактерийг устгаж шүдний пааланг хамгаалдаг. Тийм цайны ургамлын чинь бас зажилдаг улсууд байдаг те. Зажлаад нөгөө амны эрүүл мэндэд хамгаалдаг юм улсууд байдаг. За хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж цусны эргэлтийг сайжруулдаг, бид хуримтлагдсан өөхтөөс холестериныг мөн бууруулдаг, сэтгэл тогтвортой байдлыг бас дэмжиж стрессийг бууруулдаг гэж байна. За ер нь л муу юм алгадаг тий. Цай гэхдээ ашиг тус ихтэй үнэн. Оюун санааны төвлөрөл анхаарлыг бас сайжруулдаг гэж энэ дархлааны системийг илүү бэхжүүлдэг, хор тавдрын эрсдлийг бууруулдаг, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг гинэ. Тийм кофе уугаа савлаад ивэл цай авч байгаа юм шүү. Яа зохицуулаад уунда одоо. Манай кофе руу ягаад дайралтыг гэдэг. Болохгүй цай авчмаар л юм байна. За, ингэс маань улс улсын кофений соёл уух хэмжээ, аяг хүртэл өөр. Өнгөрүүд өвхрийн нүд шиг хундах шиг ямаар өтгөн жоохон кофе уудаг бол шведүүд цайны аяг дүүрэн, Германд бол бүр пиавны бака шиг өндөр аягаар дүүрэн уух гэх зэрэг онцлогтой байдаг. Тийм, Америкт бас тэгдэг маш тийм том бака шиг юмнуудаар л дүүрэн хийгээл өглөөдөө нэг уучаад байдаг шүү. Ах тийм нөгөө айс американо гэдэг одоо солонгосчуудын хувьд бол нөгөө айс американо айгуу хөө. Тэгдэг тийм. Тэгээд айгуу хүүхдэн байхад ч л айс американо. Харин тийм ээ. Манай дээр нөгөө бааз яг тэгдэж ш. Мүс хаашаач явсан зугаал Монголыг орохоо мүс ав гээл американоогоо өөр аваад өвчин тэгэл тэнд бужигнуулж байгаа л нөгөө айс американо хийгээл. Янз янзын гээл тэгэл. Наад бол юус нэг хаамттай. За тэгэл өөд ш. Хүн хойны амтлах мэдрэмжээс болдог. За кофе цайны аягны хоббитой гоё аяганд уух бас гоё шүү гэсэн байна. Өөдгийн өгнө гоё аяганд уух гоё штэ. Би сүүлийн үед нөгөө гадагшаага явлаа гэхээр тэр тухайн усаас аяга авчирээ гэж айгу бодоод байгаа. Тэгээ Турк явахдаа нөгөө мөнгөндөө гороож байгаад аяга авахгүй дээшээ явцсан чинь тэгээд тэр чигээрээ гараад явцсан. Тэр их хайр юм болсон. Японд болохоор сая би аяга авчирсан өөртөө бүр яг нэг гиблгээд нөгөө анимашн байдаг шүү дээ. Тэрний нөгөө зурагтай ийм юу хідээр худалдаж авлаа. 50 мянган худалдаж авсан шүү дээ. За. Тийм тэгээд одоо тэрэндээ бүр цай уугаал айгуу гоё кайф. Гоё байгаа тий. Энд авчруул одоо хагалж магалчгүй жаагаад гэртээ тэгээд тий хайрлаа ууж байгаа шүү дээ. За энэ нэгс маань латте капучино бол дургүй 0 сүү эдэн штэ. Энгийн кофе, эспрессо, лонго, американо уух дуртай. Уух тусам амт нь хүчтэй илүү гашуун гоё болоод идэх гэсэн. Гашуунаас юм дуртай хүмүүс байгаа ба. Би бол бас нэг жоохон сүүний хойл зороод ирвэл айгуу гоё зөөл. Хит сүүтэй байдаг штэ. Тэр бол хэцүү юм бэл. Тий. За кофеда дарс ус байна гэж штэ. Тийм сонсч ирсэн юм байна. Чи тэгтээ тэгж ууж үзсэн. Үзээгүй. Зүгээр сонсч л байсан байна. Оюун тунгалан гэж үзсэн байна. Одоо коньяктай кофе уудаг уу ирж байна. Кофе дээрээ нэг жижиг амны халуун коньяк хийгээд уудаг. Одоо яг ханаа том үн хэлж байна. Тэгдэг. Дахлаа дэмжих тий эсвэл гоё дулаацаад бие хаагаа ингээд гоё яах зорилгоор уудсан шүү. Бас сонирхолтой. Тий хүүт улсууд. Тийм байна тий. Цэвэндэр жингсэн байна. Шведүүдтэй хамт хөвсгөл явсан чинь унтахынхаа өмнө кофе уухаар нь гайхаад тэгсэн зүрхний цохилт тогтворжуулдаг сайхан унтдаг гэж үлдээсэн. Бас тий тааруулаад ингээд уух юм бол зүрхэнд бас сайн л юм байна л да. Бас сонирхолтой юм тий. За дараагийн баримтуудаас танилцуулъя. За дэлхийд дээр хүмүүс өдөрт 2 тэрбум 250 сая аяг кофе уудаг юм байна. За кофе дэлхийн хоол хүнсний 2 дурдаг экспортын бүтээгдэхүүн. Кофе уугаад цадаад яваад байдаг хүмүүс юм л шүү дээ. Тийм. Тэр нэг алдартны юг үзсэн чинь за өглөөний цагаа танилцуулъя гэж тэгснэ айс американо гарч ирсэн. За энийг ингээ 2 хуваагаа дуун 2 өдрийн хоолмолж үлээ. За яшгүй. Гэтэ нэг юм цадсан мэдрэмж бас төрүүлдэг юм санагдаж байна. Тэгин. Өлссөн үед бол уучаад ойтон байхад бол скөрхэн кофе уул даачдаг байсан шүү дээ. Юу явгаалаа. Тий, уу уугаал тэгэл. Тэгээ би өөргөө нийт кофеийн талах төрж иддэг. Тий. Би ч гэсэн тэгдэлсэн. Гоё шүү дээ. Ойтмахта уу дээрэг талах төрөд иддэг байсан шүү дээ. За, Бразил 19-р зуунд дэлхийн кофений томоохон экспортлогч болсон. За, одоо ч энэ байр суурь бол хадгалсаар байдаг юм байна. За, анхны инстант кофе буюу халуун усанд найруулдаг бэлэн кофе 1901 онд гарсан байдаг. За, Европт кофе анх сүү чихэртэй хамт уудаг болж эхэлсэн гэсэн үг. За, тэгээ эспрессо
болгоно гүн боловсруулсан жижиг аягаар өгдөг. За энийг тэгээд юу яадаг юм бэ л штэ. Анзаараад тахад зүгээр юм мөстэй халуун хүүтэн ус авчингуудаа тэрэн дээрээ эспрессогоо хийж суугаад байдаг юм байлаа. Ер нь юу гэдэг Европын орнуудад яг айс американо бас бага зарагддаг юм болов. Тэгээд солонгосчуудыг ажиллаад тахад гадагшаага гарахаар эспрессотой хамт хажууд нь мөстэй ус авангуудаа дээр нэгээд уучдаг юм байл штэ. За капучино эспрессо дээр халаасан сүү хөөс хийдгээ гэсэн байна. За тэгээд мэдээж янз янзын олон төрлүүд байгаа. Одоо төрөл нь бол улам л их нэмэгдэж байгаа шүү дээ, тий. Жимсний амт дайж гэлөө янз янзын кофений төрлүүд. Тий, дөрөвний тэр нэг газ зам шиг болгочдөг энэ төр чинь бас гоё л сонсогдож илээ. За бич кофегоо шар тустай уудаг. Тий шар тустай уудаг штэ тий. Тэгдэг. Тий шар тустай уудаг болоод олон жил болж байна. Шар тус хийхээр нэг гоё зөөлөн болдог. Чихэр хийх шаардлагагүй гэсэн. Тий яг зөв. Тий манай найз бас яг анх надад тэгж хийж өгчээсэн байхгүй. Яг би өөрийнхөө юугаар хийгээд тэгээд ямар ч чихэр сахар марахгүй хар кофе тэгээд шар тустай ингээд утгаад өгсөн чи бас тэжгүй гоё юм лээ. Би тэрэн тэгэл ахаал бас жоохон сахар магаар хийгээл өөрийнхөө завааруулаад. Надад тэр юу кофе айгуу сонирхолтой санагдаж шүү дээ. Өндөг хийчдэг. Кофен дээр хутгаж жагаад дээр үеийн солонгос юм кафенууд түүхэн өндөг юм уу? Тий түүхэн өндөг хийчдэг. Тэгээд тэрийгэ кофетэй ингээ хутгаж байгаа уучтай юм бил. Би гэхдээ ууж үзээгүй л дээ. Яг нэг дээр үеийн бичлэг дээр болзаанд явах та энийг их захиалдаг байсан ингээд одоо ч гэсэн зарж байгаа газрууд байгаа. Гэхдээ би бол ингээ нэг юм өндгийг нэг хоолоогоо бодоод түүхий залхичих гээл тэгдэг чинь манай шахаад тэр чинь гацаад орохгүй юм билээ. Түүхий өндөг. Тэгэхээр тэр кофенд орчгоор надад нэг л явцгүй юм санагдсан. Гэхдээ одоо нэг л амьдрах юм чинь нэг амсаад үзэхэд бас илүүдгүй юм шиг санагдсан шүү дээ. Одоо бол тий, ер нь тэгэл янз бүрийн амсч үзээл явж ирсэн. Одоо юу ч байсан хамаагүй энэ тэнцэж аалзмал харагдсан. Сая ч одоо Японд баахан ямар загас гэлээ идэж үзээгүй загсаас идчихэд ирсэн шүү дээ. Гоё юм л. Тийм л үзчихвэл болоо ч. За цайн чихрээ шишээ өвчнөөс сэргэлдэг гинэ. Дүүн нэг хөргө юм ярангууд ахаа нэг болоо мэдүү тэгээ. Аль үнэлээ. Тэр шиг боллоо сая. Цайн чихрээ шишээ өвчнөөс сэргэлдэг гэж юм. Мэдрэлийн тогтолцоог дэмждэг гэж юм. Хортой бодисуудыг гадагшлуулдаг гэж юм. Хордлогын эсрэг үйлчилгээтэй, өрөвслийн эсрэг үйлчилгээтэй, амьсгалын замын өвчнөөс сэргэлдэг. За бас бөөрийн үйл ажиллагааг дэмждэг, илгэний үйл ажиллагааг дэмждэг, шээсний замын өвчнөөс сэргэлдэг, арсны өвчнөөс сэргэлдэг. Энэ ер нь цай угаал ивэл хөхгүй юм биш үү? 100 наслах юм биш үү? Цай л дутагдаад цай угаал яваад байлтай. Тэгээ бодохоор нэрээ хятадууд, Япон, солонгосчууд ч ер нь цайны соёлтой шүү дээ. Тийм, тэрийгээ тэгээд их гоё уудаг тэгэхэд. Тийм. За тэгээд арсны өвчнөөс сэргэлдэг, ус уналтаа сэргэлдэг, нүдний эрүүл мэндийг дэмждэг, бас шүдний эрүүл мэндийг дэмждэг. За одоо юу үлдээгүй вэ? Хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Үе мөч явж ирэн наач. Ханаа томооноос сэргэлдэг, ханиалгыг намдаадаг энэ тэргээд. За. Тий, ер нь бол тэгдэг. Тэгэд манайхан чи яг Монголд бол цай сүйд ингээд орж ирсэн ч гэсэн бид нар бол их тийм цайны соёлтой бас хүмүүс. Ер нь их тийм цайсаг хүмүүс гэж би бодоод байдаг шүү дээ. Өдөө гадаа айл майлд орохоор хамгийн түрүүнд юу хийж өгдөг вэ? Цай л хийж өгдөг үстэй тийм. Хар цай байна уу, сүтээ цай байна уу? За тэгэл харч хааны ишиг, борч богдын ишиг гээл хар цайгаа бас гээл гоё ууж идэг. Бид нар бол ер нь их тийм цайсаг хүмүүс шүү. Давстай хийх үү, давсгүй байх уу танах цай? Баг зэргийн давстай л ер нь хийн. Ог давсгүй цай ч бас жоохон. Ер нь баруун тал руу говийн тал руу бол ер нь давс чангатай жоохон чангатуу цай авдаг тий. Манайхан. Тий. Тэгэд давсгүй цай авдаг чинь хаашаа гэдэг үлээ? Зүүн тишээ лөө. За хараа хаашаа гэдэг юм болоо. Тий, ог давсгүй цай. Надад бас давсгүй цай амнаас унчих гэдэг. Бас жоохон юу гэдэг шүү. Тэгсэн нөгөө талаас бол ингэж хэлж илээ давстай цайг хоо шиг санагдаад байдаг гинэ. Тий. Сайхан байна хөвсгөл рүү хаана жилийн охинтой бас ингээл бөөндөл баг болоо явж байгаа шүү дээ. Танилцаал цай уусан чинь давстай цай ууж таарсан. Тэгсэн чи ёо ямар сони юм бэ? Яагаад юм хоол шиг цай өгөөд байдаг. Яг хоол идэж байгаа юм шиг санагдаад байна гэх. Тий, тэр чинь тэгээд манаа нөгөө бас онцлогтой л яаж байгаа юм л та малчид маань тийм хөтөн ширүүн цаг уртаг юм идээд суугаад байж чадахгүй. Айл болох гоё юм уйг юу цайгаа гэж суугаал явал тэр чинь. Тийм шүү дээ. Болно шүү дээ. Манай тэр бааз ус тэгжсэн манай их чинь цай хийсэн чинь ингээд будаатай баг зэргийн будаатай ингээд тос мостой нөгөө арман гурил мөрл самарцсан ингээд цай гэж. Үу эн чинь шүл ба штэ. Цагаан шүл ба штэ. Тийм шүү дээ. Бараг хоошиг болчихсон. Тийм. Би бол нөгөө болсон бодоо усуудаа цайтай аяа хийж. Гоё тий. Бас яг хоошгол болчихж байгаа юм л да. Дээгүр нь хөөл тэгэл гадагшаа явахад бол хүмүүс найруулдаг сүйтэй цайнаас гадна тэр болсон будоонаас ахиу хаваа явуул зүгээр санагдсан шүү дээ. Яг тэндээсээ тэгэл сүү олдоод сүйтэй цай чанангуудаа болсон будаа давс хийнгүүт ч юм хөлс мөс гарах. Тийм шүү дээ. Тийм бэлд зүүж гарцсан байлээ би л. Тэг яг гоё гарын гоё цайтай хүн гэж ер нь байдэн шүү дээ. Манай ихнэр бас янзын цайтай хөлс мөс асгарлаа юм шүү дээ. Би барнаа танаа хэрэг. Би чи баяжтай цайн дээрээс бож өгнөлт шүү дээ. Баяжтай цай гоё. За
За одоогоо дэлхийн хамгийн үнэтэй кофе нь Geisha кофе гэж байдаг юм байна. За энэ бол гэхдээ Японтой ямар холбоогүй юм биш шүү. За Панама улсад Arabica сортоос гаргаж авсан кофений сорт. За тэгээд олон улсад хар ярианд бол Geisha сорт гэж нэрлэдэг юм байна л да. Тэгээд яг Панамд бол юу гэж хэлдэг вэ гэхээр Hacienda La Esmeralda гэдэг нэртэй. Ямар сүрхий нэртэй юм те. Esmeralda ууй гэж яриад юм шүү те. За Geisha сорт нь жимс болон цэцэгсийн хурц биш зөөлөн цэвэр амттай. Үнэртгэд гүзээлзгэн ваниль, цитрус зэрэг нарийн үнэр бол давмгай үнэртдэг юм байна. За энэ өвөрмөц амт нь онт үнэртэй одоо өөр кофе бол юусе байхгүй. Яг л ийм амттай гэхээр одоо энэ Geisha кофе хэлдэг юм байна л та. За тэгээ Geisha сортын бүх үрийг гараар нэг бүрчлэн нямба хураагаад ингээд чанарыг нь дээд зэргээр хадгалахын тулд нарийн тэхэл боловсруулдаг юм байна. За зааны кофетэй харьцуулахад хамаагүй их буюу за жилд нэг 5,000-аас 10,000 кг Geisha сортын кофе үйлдвэрлэдэг боловч за 1 кг энэ сортын кофений үн хамгийн багтаал $1,000 эхэлдэг гинэ. За тэгээ 2019 онд Панама улсад болсон дуудлага худалдаанд 1 кг энэ кофений үрийг $1,000 эхэлж дуудсан. Тэгээ $3,500 зарагдсан гэсэн байна. За 2024 он дуудлага худалдаан дээр 1 кг Geisha кофений үр $13,518-аас хүрч исэн юм байна. За тэгэхээр нэг өсөндөө та энэ кофег бол уухад хэцүү үнэтэй л гэсэн үг. За яг олдох юм бол нэг аягийг нь $50 гэсэн байна. За энийг Монгол мөнгөөр бодох юм бол 170-аас 80,000 төгрөг болж ах шүү гэсэн. Тийм байна те. Тэгэхээр чи нэг аяг кофе уухын тулд 180,000 төгрөг төлнө гэдэг бол бас. Сүнтэй л юм те. Гэхдээ тэгэл одоо баяжуул болох л байх та тийм. Тийм идэж уужуул болно шүү дээ. Идэж сонголт зөндөө байгаа. Тэгээ яг мөнгө багтаа тохиолдолд бол хэцүү юм да тий. Өчигдөр Вьетнамаас ирсэн Luwak кофег чанж уусан гой зөөл амттай байсан гинэ нараашаа дэрэгч. Тийм Luwak гэдэг яг нэг тэр нэг амтны юугаар гаргаж авдаг те. Хоол боловсруулах системээр дамжуулаад. За яг тэрэн шиг Zaani кофе гэж байдаг те. Таиландд Zaant кофений үр идүүлээд за нөгөө нөхдүүд маань бол бас шингээхгүйгээр ингээ өтгөнөөр нь гарч ирдэг тэр чигээрээ энийг нь боловсруулад ингээд бэлтгэсэн кофе Zaani кофе гэдэг юм байлаа. Zaani кофе бол маш ховор жилд нэг 200-аас 300 кг л үйлдвэрлэгддэг гэж байна. За 1 кг Zaani кофе ойролцоогоор $1,000-аас $1,500 үнэтэй. За тэгээд ер нь дэлхийн хаана нугаагаас хамаарат хамгийн багтаал нэг $50-аас $100 юм бол үн ханштай байдаг гэж юм. Тэгэхээр нэг килограмм нь бол бараг 3-4 саяын үнэтэй бол байдаг юм байна. За тэгээд нөгөө нэг амтны эрх хамгаалагчид бол мэдээж Luwak Zaani кофег бол байнга эсэргүүцдэг. Тухайн амтнд шингэдэггүй тэгээ хоол боловсруулах систем буюу эрүүлийн мэндэд нь бол та нар сөргөөр нөлөөлөд над амттай бас алаад байна штэ гэж тэмцэж идэг. Тийм байна. За сэтгэлээсээ суушаа соц үед 10 төгрөгийн кофе гэж Орос дэлгүүр зардаг байсан. 2000 онд Америкт очиод кофе шопт Америк найзтай уулзаад амралтын өдөр олон хүн очирлоод ямар кофе авах вэ гэдээ асуугаад 20-с 30 юм харагдаад сандраад кофе гэдэл зогсоод байсан. Тэгээд л юу гэж мэдэхгүй нэг рүү заасан юу ч авч ууснаа сандгүй маа. Орос хар савтай кофег сахартай сүтээ аяганд нь нухаж уухаар гайхамшигтай гоё кофе болдог байсан гэж дурсамж авдсан байна. За ангараг ингэсэн байна. Манай найруулагч биш шүү сонсогч маань. Би 3 хоног уугаад болмоор байна. Юу нь би 3 хоног уугаад болмоор юм байна гэж бодож байсан чинь дараа нь шар тосоороо хэд хоног гулгаад ёстой хэцүү байсан. Шар тостой кофе хэлээд байна. Тэр 3 хоног уугаад ажигуулсан сүултээ болохоо болцсон гэж байна. Тийм тааруулахгүй бол тэгэл. Нөө тэгээд ямар ч юм тунгийг тааруулахгүй хэцүү байж магадгүй тий. За дөнгөж сая сайхан өтгөн хар кофе шар тостой уучлаа. Ажилдаа марш гэсэн байна. За италичууд супер өглөө 9 цагт ажилдаа ирнэ 10:30 гэхэд кофе брейк гээд гараад хідэн гудамж дамжиж алхаад кофе шоп ороод эспрессо маягийн кофеноос нэг шот уугаад буцаад ажил руу алхачих юм лээ гэсэн. Найруулагч 4 сая зургийг өгснөө Zaani кофег бүр ингээд гараараа бэлэн өмсөж гараараа ингээд нэг нэгээр нь ялгаж авдаг юм шүү дээ. Кофе нөрнүүдээ бааснаас нь өтгөнөөс нь. Харин тийм байлаа. Тэр бол нэг гар ажиллагаатай кофе гэж тэгэл үнэтэй юм байна л та. Тийм болохоор харин тий. Гар ажиллагаа ороод эхлэхээрээ л ер нь бид нар тэгдэгчтэй яг нөгөө бас цүнх мөнхөн дээр ч гэсэн тий. Хэмээг нь гараараа ойж байхад л үнэтэй болоод байдаг тий. За хар кофег чихэртэй ууж ёстой чаддаггүй штэ. Шар тостой уугаад удаж байна. Сүүлийн үеийн халбах шар тос ёстой амар юм байлээ. Тий нэг халбахтай жижигхэн. Тийм манад бас дээр хамтран ажиллаж орж исэн санагдаж байна шүү. Тий. Тэгээд нөгөө манайхны ууж занжсан харцай чинь одоо гүрж цай гэдэг штэ тий. Тий эднэр чинь болохоор юу юм бэ шүү. Гүрж улсын ажаарын тойргийн хойд хэсэгт хар тэнгисийн эрэг түшиг
түшиж байрлсан тосгонд Чак вид Гуанжуус гаралтай Лю Зинжоу гэдэг багийнхан анх тариалаад нутагшсан юм байд. Яг бидний одоо хамгийн сайн мэддэг цай шүү дээ. Нөгөө дугуй болонд гэл цай гүрж ногоон цай. Тийм гүрж ногоон цай гэл бид нар нүддэг байгаагүй юу? Алхаар нүдэл нүдгэлжтэй буу юм бол. Буу юм болно тий. Байранд орсноос хойш нүдгэ болцсон. Яг нөгөө хашаа башинтай явахд бол ингээл хүснээр тан гэл ингээл байранд ороод ич нүдэх гэхээр нөгөө юу савтай доотлын айл тус төвхтэй шүү дээ. Баг гай болоод яах вэ? Тийм баг хот нүдэл бас доотлын айл пар цохол зүрүүлэл өдөөс нь пар цогч байхал. Цай бай өрсөлдөд юм шүү. Тэгдэг байж билээ. Аз хүмүүс цай их уудаг, Европт цай хамаагүй баг уудаг. Эсвэргээрээ усундаа пив вино их уунаа гэсэн байна. За эмээ гэхээс үүтэ цайг чанчглаа. Ёстой толгойн өвчин арилдаг даа гэхгүй юу гэсэн байна. Тийм. Ер нь сайхан цай уумар санагддаг шүү. Тийм цай уунд болохоор ер нь жоохон толгой өргөдөг болсон байлаа. Наснаа намаа. Тэгэл би ер нь багын бүр сүтэ цай шиг сүтэ цай шиг хөөхдөсөн шүү дээ. Ахмах ингээл мэд хан чамтай ярих хэрэг байна. Гүт би шууд халуун сүтэ цайтай очиж. За юу ярих вэ? Ах юу хийгээ юу ярих гүтэйгээ аягалж маягaalснаас. Тэгж суудаг гэсэн шүү дээ. Угаасаа л тийм жоохон сүтэ цайс хөөхдөсөн. Тийм байна. За ерөнхийдөө нэвтрүүлэг маань өндөрлөх болжээ. 13 цаг 54 минут болсон байна. За та бүхэнд өнөөдөр кофе болон цайны тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэлээ. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрд бэлэгтэй гэж Токи хамтран ажилласан. Токиод баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн ирхэн сонсогч та бүхэн 14 цаг 10 минутаас эх орон нормын сони юу нэвтрүүлгийн хүлээн авч үзэж сонсоорой. За баярлалаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3.